үр дүнд нь ингээд нэг төрлийн нүрсийг ухаж ахиу өгсөөр хагаад ордоо өвдөө айждаг, байгалийн баялаг хаягддаг, Монгол улсын ашигт малтмалд нөөц үйлгийг аль хор одоо алдагдал бах, хаягдал бахтай иж үнээр гэсэн юм үзэл санаа байдаг шүү дээ. Ирэх зүйн орчинд. Тэр энийгээч бодсон тэр уурхаан үйл ажиллагаа урт хугацаанд давтвартай явахаа бодсон ч тэр зарчмын хувьд ийм жам ёсны гарах нүүрснийх нь хол жимийг одоо харгалзан үзэж явах хэрэгтэй юм аа. Энэ утгаар оруулсан байгаа. Тэгээ энэ дээр бас энэ улсын хурлын гишүүдийн хилээд байгаа саналыг энэ ажлын хэсэг засгийн газар маш сайн сонсож авах хэрэгтэй байна. Хоёр зүйл яриад л гоё шүү дээ. Нэгдүгээр энэ 20 сая тонноос бууруулахгүй гэж. Тэгэхээр тэр нь 20 саяасаа дээшээ гараад ихсэд явбал яах юм бэ гэдэг зохицуултыг тодруулж ин гэрээ хэлцэл дээрээ тодорхой болгох хэрэгтэй юм байна гэдэг нэг дэх асуудал яриад байдаг. Хоёр дахь асуудал нь өөрсдөө хөрс суулалт олборлолтын ажил хийчээд тэр дотроос сорчилж авбал яах юм бэ? Бусад нүүрс нь орхигдож хаягдвал яах юм бэ гэдэг асуудал яригдж байгаа учраас энийг гэрээн дээр маш тодорхой оруулж ирэх ёстой. Энийг бас зориуд протоколд тэмдэглүүлж хэлэх нь зүйтэй хаа гэж ингэж бодож байна. За ингээд зол жаргал гишүүний гаргасан байнгын орооны дэмжсэн саналыг дэмжих гэсэн саналын нэмэлээр санал хураалт явуулъя. За 57.8%-аар санал дэмжигдлээ.